сайн байгаа. Юнсаг хаана байгаа? Та хоёр сайн байгаа биз? Ээж, би удаа ярьж чадахгүй нэ. Байршил тогтоочих магадгүй. Ээж, би та хоёр сайн байгаа. Та сүрийг минь сайн харж байгаарай. За. Ойлголоо. Sorry. За. 예, 알겠습니다. За ойлголоо. 이따 거기서 Тэгвэл олохгүй уулзъя. 어디 갔었어? Хаашаа явж чадарж байгаа юм бэ? Гадуур хамаагүй явж болохгүй гэсэн шүү дээ. Чамайг өлсөж байгаа гэж удаа сүү талхаваад ирлээ. 오늘 밤에 Өнөө шөнө 우리 배트 бид хоёрыг усан хугацан суулгах хүнтэй уулзахар болсон. Хоёулаа үнэхээр ингэж явна гэж юу? Тэгээд сүр ээж хоёрыг яах болж вэ? 소리랑 Сүрийн ээж хоёрыг 어머니 데리고 дагуулж явж болохгүй байх шүү дээ. 우리가 먼저 Хоёулаа төрүүлж очоод 자리 잡은 орох хоромтой болчиход 나중에 보시면 тэр хоёрыг татах хэрэгтэй. 괜찮아요. Бүх юм сайхан болно. 회장님, захирлаа. 이제 오십니다. Та хүрээд ирв үү? 어이구 이게 Энэ чинь хэн 누구야? бэ? 응? 아, 회장님 저 Ерөнхий захирлаа би ууж ирэн байна. 회장님 뵙고 Тантай заавал уулзах хэрэг гарсан болохоор таныг хүлээг зогсож байлаа. 실례인 줄 Чи 아냐? ингэхэд юу хийж байгаагаа мэдж байна уу? 나 문제 Би яахаарахгүй чамтай уулзах зав байхгүй гэж хэлсэн байхаа. 회장님, Захирлаа, 저희 회사 манай компани их хүнд байдалд орчиход байгаа. Нэг их удахгүй хэлэх зүйлээ хэлжгээд ярих юм байхгүй гэдээ хот яагаад байгаа юм бэ? 그만 놀아다. Зүгээр явж үз. 나. 지금 Наа, менежер таа байсан юм уу? Ямар хэрэг гарсан юм? Ерөнхий захирлаа энийг авно. 이게 뭡니까? Юу юм бэ? Төрөний хүн энийг танд өгчгөөрэй гэсэн. 이거 술결은 Арих гаргадаг юм шиг байна. 이걸 Энийг саяны залуу өг гэж хэлээ юу? Тийм ээ. Өнгөрсөн удаа ч гэсэн таныг энэ залуу уурж ирсэн шүү дээ. Танд хүн чинь биш юм уу? 지난번에 Өнгөрсөн удаа ч гэсэн тэр залуу намайг үрж ирсэн эргүү. 확실합니까? Баттай байж. Тийм ээ. Сайн санаж байна. Таныг энэ залуу уурж ирээд би хаалга онгойлгож гисэн. 그래요. Тийм үү. 난 다른 사람이 Би тэгсэн өөр хүн намайг үрж ирсэн гэж бодож байдаг. За, та амар да. Июнхи 우리 아들 бидний хөө амьд байгаа болов уу? 살아 있으면 Амьд байгаа бол 살아 있는 амьд л байгаа бол 우리
Би хүүгийн заавал хайж олох болно. Хэлсэн дараа сайн байна уу? Энд юу болоод байгаа юм? Ханд цоглуулж байгаа юм аа. Аа за. Энэ манай хүүгийн зүүж байсан бүгж байгаа юм. Голлгүй авнаа гэж найдаж байна. Баярлаа. Хайрцаг хийж. Баярлаа. Дарга. Менежер. Туслах менежер юу хийж байгаа юм бэ? Хүрээд ирсэн үү? AT группыг аврах ажиллагааны баг гэдэг чи юу юм? Өөрөнд нь харж байгаачлан AT группыг аврахын тулд ажилчид нээж хандив цуглуулж байгаа юм. Бага бүх хүчээр дайчлан группээ аврах гэж байгаа юм л да. Үнэхээр үү? Өнгөрсөн удаад биднийг аюулаас аварсан болохоор бид ч гэсэн тэр ачиит нь ботсон ч тэр зүгээр хараа сууж чадахгүй нэ шүү дээ. Манай зоогийн газрын ажилч ч гэсэн нэгдээд байгаа л да. Менежер. Эхлээд удааг байгаа ч гэсэн нэлээд амжилттай явж байгаа шүү. Хэлцгийн дарга найз залуутайгаа хамт авч байсан хос бүгжээ хүртэл огтхон чарилгүй өгсөн болохоор миний сэтгэлийг ойлгоно гэж найдаа. Залуугасаа салчихсан болоод өгч байгаа гэгүй лүү? Та бүхэнд маш их баярлж байна. Зүгээр дээ. Өнгөрсөн удаад бидэнд туслах гэж ямар их зовсон билээ дээ. Тэрнээс хойш ажилтнууд уу дарах таныг их өөрөөр харах болчиход байгаа шүү. Тэгсэн ч гэсэн групп байхгүй болчиход бид ч гэсэн байхгүй гэсэн үг байхад мэдээж туслахгүй яадгийн тийм биш гэж үү? Дарга. Ийм их хандив цуглуулна гэж төсөөлөөчгүй байсан. Түрүү нэг хүн бүр хүүхдийнхээ зүүж байсан алтан бүгжийг хүртэл өгсөн шүү дээ. Нэг хүн бүр хормынхаа бүгжийг өгсөн. Энэ удаагийн явдлаас болж олон хүн санаагаа зовоож байгаа бололтой. Тийм болохоор хэдий хэцүү байсан ч гэсэн бууж өгөлгүй группээ заавал хамгаалаарай. Гойж шүү. Амжилт төсөө эцсийн дарга. Шантарч болохгүй шүү күнжүү. Амжилт. Хичээгээрэй. Баярлаа. Би байна. Өнгөрсөн удаад хүүгийнхээ сургийг гаргах гэж нэг хүнтэй уулзч байсан да. Тэр байр нь Kim Sum Building билүү? Тийм ээ. Тэрүүгээр яах гэж байгаа? Тэр хүнтэй уулзах хэрэгтэй байна. Тэр хүнтэй уулзаж хүүгийнхээ талаар дахиж асуух хэрэгтэй байна. За. Ойлголоо. Kim Sum Building руу явцгаая. За. Хүлээгээрэй. Энэ хүнийг өмнө нь харж байсан уу? Тийм ээ. Энэ хүн манай компанид ирж гоо сайхны бараа зардаг хүн байгаа. Юужины ээж? Би юу? Би юучны ээж биш, Ёнсогийн ээж. Юужины ээж биш гэсэн үү? Тэгвэл тэр үед яах гэж юужины ээж гэж хэлсэн юм? Дахиад юужны ээжийг асуух гэж ирсэн байх та. Үгүй. Юмсаг бид хоёрт туслах гэж л ирсэн баг. Аха. Ийгэж чи. Аха, яасан бэ? Чи. Яагаад миний хүүг өгчихсэн гэж худлаа хэлсэн? Аха, тэр чинь юу гэсэн үг юм бэ? Тэгсэн тгээгүү хэцүү байхад чинь шал дэмий юм ярьж хүн зовоогоод. Та наашаа ороод ир. Энэ хүн Юужины ээжийг тань үстэй.
126 дугаар анги төгсөв. Орчуулсан Батсолонго, дооны найруулагч Ганбаатар, Монголын үндэсний боловсрол суваг телевиз 2014 он. Би усан сонсчихсан. Маргааш эндээс явна. Зүгээр эндээ амьдарч болохгүй мүү? Чи галзуурчих юм. Өдөр тутмын сонинд зар тавиулах гэсэн. Сонь тарах хэрэггүй гээд байхад Энэ Кимара биш үү? Наа чи Мари байна уу? одоо гэрэн гадаа байгаа мó? Дахиад л ууж ярим чи юу? Манай компани тийм ч амархан тампрахгүй. Явуулахгүй. Зүгээр явуулчих болохгүй мó? Ямар байдалтайгаа харж та энэ чи аз жаргаж юм уу? Ээжээ дахиад нэг ярих гээд үзтээ. Ээж яаралгүй 50 ярих гээд үз. Оо хүргээ.